одоо яг хоёрдугаарт нь санхүү орж ирж байгаа зү. Тэгэхээр ингээд шийдвэрээ гаргахтаа ч гэсэн бид нэр эхлээд санхүүгийн дийлэхгүй мэчин ч юм уу те тэтгэлэг өгөхгүй мэчин тэгвэл угаасаа бүтэхгүйгээд хайчих юм бол чи ингээд нөгөө боломжийнхаа хагасаас нь илүүг нь ингээд хаачих. Тэгэхээр эхлээд тэнцчих те. Эхлээд шалгуурын хангаад тэнцчих. Тэрний дараа санхүү яригддаг байхгүй дандаа. Тэгэхээр санхүүгийн болохоор яаж игээд болгоно гэсэн тэр assumption дээрээ данд эхлээд тэнцэх одоо шалгуурт нь тэнцэх дээр л хамгийн гол фокус хийх хэрэгтэй. За тэгээд тэнцсний дараа тэгээд гурвуулангаас нь ингээд хариу ирээд ингэж яах надаа Харвардын бизнес сургуулиас хамгийн одоо санхүүгийн хувьд те хамгийн том дэмжлэгтэй хариу ирж исэн. Тэнд болохоор баг миний төлбөрийн чинь баг 35 юм уу 40 орчим хувийг нь тэтгэлгээр өгөх боломжтой гэж ирсэн л та. Тэгэхээр тэр нь юунаас гардаг вэ гэхээр ерөөхдөө нөгөө сүүлийн 5 жилийн орлого те өөрийнх нь эзэмшиж байгаа эд тогшилчуд юм уу те ассетууд те одоо тэр бүгдийг ингээд тэр форум дээр нь бүглээд явуулдаг. Тэгэхээр ерөөхдөө тэнд бол тэр хүн суугаал наги ийм юм байна ийм байна. Тэгэхээр ингэж өгсөн дээр юм байна гэдэггүй л дээ. Тэгэхээр ерөөсөө нөгөө сургуулийн чи өөртөө тийм нөгөө формулатай байдаг байхгүй. Тэр формулад нагийн цалин сүүлийн 5 жилийн цалины дундаж тэр байсан юм байна. Ийм эд тогшил эзэмшдэг юм байна гэл те. Тэгэн гут тэр нөгөө формулад нь оруулангууд тэр формула нь автоматар те энэ хүүхэд тэдэн хувийн тэтгэлэг авахгүй юм байна. Тэдэн хувийн зээлэр юм байна. Тэдэн хувийн өөрийгөө төлнө гэдэг ингээд гаргаад ирдэг байхгүй. Тэрийгээ бүр ингээд дараа нь ингээд өөрөө тэнцсний дараа формулаг нь өөрсдөө өгдөг байхгүй. Өгөөд тэн дээрээ өөрийнхөө орлого эднэр оруулангууд пад гэ гараад. Тэн дээр яг нөгөө сургууль болгон Америкийн сургууль болгон янз бүрийн онцлогтой зарим нь одоо need based буюу тухайн хүүхдийн санхүүгийн чадвараас нь хамаарч тэтгэлэг олгох одоо зарчимтай ч юм уу тийм одоо дүрмтэй сургуулиуд байдаг байхгүй. Харууд болохоор ерөнхийдөө бол тэндээ багтдаг. Тийм болохоор одоо тухайн үед Монголын авч ясан цалин бол Америкт авч байгаа цалин чи тэрний харьцуулахад хамаагүй жоохон шүү дээ тэгэхээр яах вэ гэхээр миний сүүлийн 5 жилийн орлого бусад хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй доорхон тийм үү тэгэхээр илүү тэтгэлэг тэрүүгээр ингээд нөхөгдөж өгөх боломжтой гэж ойлгож байна тийм одоо үлдсэн тэгэхээр чи нөгөө $100,000 орчим болж байгаа юм л та тэр $100,000 тэгэхээр чи одоо хаанаас босгохгүй гэдэг тэгэхээр бас энэ дээр янз бүрийн сургуулиуд өөр өөрсдийн гэсэн онцлогтой жишээлбэл Харвардын бизнесийн сургууль чинь Харвардын их сургуулийн нэг дотор сургууль нь шүү дээ. Harvard University буюу Harvard их сургууль чинь дотроо 13 сургуультай. 13 сургуулийн нэг нь Harvard-ын бизнес сургуультай. Тэгэхээр тэр Harvard-ын их сургууль дотор чинь одоо монголоор бол одоо Credit Union буюу одоо монголоор хадгалан зээлийн хоршоо. Тэр нэг муу нэртэй л дээ. Гэхдээ гадаадд бол байдаг тийм айгу зөв ажилтдаг систем байхгүй. Хадгалан зээлийн хоршоотой тий. Тэр нь зөвхөн Harvard-ийнхаа их сургуулийн одоо багш ажилчид тий оюутнуудад одоо санхүүгийн үйлчлэл үзүүлдэг байгууллага байхгүй. Тэнд болохоор би зээл авчиж болдог. Тэрнээс одоо нэгсэндээ Харвардын оюутан болоод оронгууд тэрний гишүүн болоод барьцаагүй зээл авах боломжтой болчихдээ. Тэгэхээр тэндээсээ яг үлдсэн нөгөө мөнгөнийхөө зээлээ аваад төлөө явах боломжтой. Тэгээд тэр нь болохоор ерөнхийдөө бол нэг урт хугацаанд 10-аас 15 жилийн хугацаатай тий. Тэгээд яг нь тэр сургуульд жишээлбэл $100,000 одоо чамд зээл авч байгаа юм байна. Энэ хүүхд төлж чадахгүй юу гэл тий. Гэхдээ ерөнхийдөө одоо хүлээлт нь болохоор харуул одоо тэр бизнесийн сургуулийг төгссөн хүүхдүүдийн бараг 90 хэдэн хувь нэлээд төгсөн гутад 6 сарын дотор бүгдээрээ ажилд ордог тий. Тэгэхээр ажилд орох дундаж цалин байна тий. Дундаж цалин чинь хэд байдаг вэ? Бараг $160,000 ч юм уу тий. Тэр $160,000 цалинтай ажилд орж байгаа мэт чинь тэр хүүхэд дараагийн 5-10 жилдээ тий тэр зээлийн хангалттай төлөх боломжтой ажилд орж байгаа статистикээс нь харагддаг учраас тэр зээлийг хангалттай төлөх боломжтой байдаг. Тэгээ миний хувьд ч гэсэн би тэр $100,000 зээлийг болохоор дараагийн 3 жилд нь яг ажиллаж байгаад тий яг ажлынхаа бонус цалингаар бүгднийг төлөөд тэгээд төлж дуусчихсан л та хангалттай төлөх боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө тэр боломжийг нь олгодог учраас тэр зээлтэй авахд асуудалгүй тэр зээлийг бол дараа нь $100,000 гэхэд тухайн үед мэдээж би Монголоос очиж байгаа хүнд одоо жишээлбэл би хизээч $100,000 миний гар дээр байж үзээгүй хизээч $100,000 миний банкнд байж үзээгүй тэр надаа одоо амар том дүн баггүй те. Гэхдээ тухайн үедээ жоохон айцтай байсан ч гэсэн яг нөгөө хүлээлт нь болохоор би ажилд орж чадах юм чинь тэр ажлынхаа цалингаар төлөх боломжтой те. Тэр сурах хүлээлт нь ч гэсэн зөвхөн надад биш тэр сургуулиас олгодог хүлээлт учраас боломжтой. Тэгэхээр энэгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бизнесийн сургуульд ажилд одоо бизнес сургууль яагаад чухал вэ гэхээр одоо жишээлбэл дэлхийн одоо томоохон корпорациуд ч юм уу тэр дараагийн алхамдаа ороход бизнес сургууль бол хамгийн одоо боломжит гүүр нь болдог. Тэгээ бизнес сургууль, team сургуулийг тэнцэж ороод шаардлагынаа төгсчих юм бол ажилд орох магадлал чинь бараг 97% шиг болчихж байгаа тийм үү. Тэгэхээр нэлээд сайн цалинтай дэлхийн томоохон корпорацид ажилд ороод тэгээд тэр ажлынхаа цалингаараа буцаад тэр нөгөө зээл авсан тэр зээлээ те
төлөх ерөнхийдөө хангалттай боломжтой. Тэр нь болохоор яг нэг сургуулийнхаа сүүлийн одоо төгссөн сурагчдын статистикийг аваад үзэхээр ингээд айгүй ойлгомжтой харагддаг юм л та. Харвардд жишээлбэл би яг ингээд 2 жил ингээд сурж байхад тийм үү яг тэр бизнесийн менежментийн програм шүү дээ. Ерөнхийдөө миний яг авсан диплом General Management буюу ерөнхий менежментийн програм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд сургууль болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой байхгүй. Одоо жишээлбэл Wharton хэрэв би төгссөн бол илүү corporate finance буюу тэ илүү байгууллагын санхүүгийн чиглэлээр тэ хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэших байсан тэ. Harvard болохоор илүү менежментийн чиглэлээр. Stanford гэсэн ерөнхийдөө менежмент гэхдээ илүү тийм стартап entrepreneurship талдаа тэ. Chicago сургууль илүү жоохон академик талдаа тэ. Гэх мэтчлэн ингээд өөр өөрсдийн онцлогтой. Тэгэхээр яг би Harvard-аас ингээд сурсан зүйлсэх юм бол ингээд хамгийн том зүйл нь магадгүй юу л ах л та одоо тэр яг орчинд орно шүү дээ тийм үү. Яг эхлээд очихдоо бол ингээд мэдээж би амар айцтай тийм эхлээд баг хүмүүсийн өмнөөс ангидаа ярихдаа ингээд хоолооч чичрээл тийм хамаг англи хэл ингээд мартагдаал айгу тийм л байсан л та. Тэгээд гэтээ 2 жилийн дотор ингээд сураад тийм ингээд харах үнцэг байна тийм үү. Аливаа зүйлийг харах үнцэг ялангуяа магадгүй том зургаар харах үнцэгтэй тэр хизээч байгаагаар өөрчлөгдсөн болов гэж боддог. Хэрэв жишээлбэл би тэр 2 жилийн програмд яваг бол би аливаа зүйлийг харахтаа тэ жишээлбэл тэр үнцгөөс нь том үнцгөр ингээд харах ч юм уу тэ тэрийг би баг байсныг ч би байдгийг ч би мэдэхгүй анзаарахгүй тэгэл өнгөрөх байсан байх л та. Тэгэхээр ер нь яг бизнесийн сургуулийн ингээд 2 жил яг өдөр тутмын хийж байгаа ажлаасаа холдоод 2 жил ингээд одоо пауз аваад тэ зөвхөн яг өөр дээр гараа төвлөрүүлээ. Тэн дээр ер нь баг ингээ хичээл авч яасан гэснээсээ илүүтэйгээр те яг ингээд өөртөө зарсан тэр цаг хугацаа те хүмүүстэй янз бүрийн тийм мундаг хүмүүстэй ярилцаад тэдний нэг болоод тэдний төвшөнд сэтгээд те тэднэртэй адилхан яг мөрөөдлөө гаргаж ирээд те тэрийг хоорондоо хуваалцаад тэгээд тэр одоо мундаг багш нартай уулзаад тэднэрээс ингээд хувийн зөвлөгөө аваад те тэгэхээр энэ нь ингээд буцаад эргээгээд нөгөө тэр харах үнцэг хүлээлт ч юм уу те тэрийг ингээд бүр шал ондоо төвшөнд ингээд аваачсан юм бол гэж хардаг юм л да. Тэгэхээр тэр нь өөрөө ингээд хэрвээ жишээлбэл яг ингээд өдөр тутмын одоо яг ажилдаа түүртэй би жишээлбэл яг тэгээд дараа нь ингээд 10 жил явсан бол те паузалж ингээд өөртөө цаг зарах тэр цаг гарч ирэхгүйсэн баг л та. Тэгэхээр яг тэр 2 жилийн програмын ингээд давуу тал нь те яг хамгийн том давуу тал нь баг тэнд одоо очоод би маркетинг те одоо лидершипийн анги авсан гэхээсээ илүүтэйгэр те тэр яг тэр орчинд өөртөө зарсан тэр цаг хугацаа тэ өөртөө ингээ хувь хүний хувьд нагийн хувьд шингээж авсан зүйлс нь илүү хамаагүй илүү үнцэнтэй тэр нь илүү баг мөнгөөр хэмжигдэж шүү юм болов. Тэгээд зүгээр нэг энгийн жишээ ч юм уу гэхэд одоо simplicity гэж ярьдаг шүү дээ тэ аль ерөөсөө буцаад нэг Harvard гэдэг чинь нэг амар мундаг хүмүүс байдаг яана гэх нэг тиймэрхүү хүлээлттэй байдаг эсвэл тэгэж гаднаас харагддаг боловч дотор айгүй энгийн те багш нарын одоо хичээл зааж байгаа тэр харга барилан ч юм уу тэр хүүхдүүдийн өөрсдөө илэрхийлж байгаа зүртэл маш энгийнээр хиндж ойлгогдохоор альва хийж байгаа зүйл одоо хийж бичиж байгаа тэр одоо бичлэлт ч юм уу те одоо пейпер бичиж байгаа ч юм уу те презентац хийсэн те өөрийгөө ойлгуулахад ч гэсэн ингээд энгийн байх тусмаа тэр нь илүү хүнд хүрдэг юм байна л да. Тэгэхээр энийг магадгүй ингээд нэг тийм хүн болго ярьдаг юм шиг магадгүй эсвэл нэг тийм чухал биш юм шиг те. Гэхдээ ингээд энийг би тэнд яг одоо бодоод хахад надад хамгийн үлдсэн зүйлийн нэг юм байл л те. Айгуу сонирхолтой. Би тэрийг хизээж жишээлбэл Harvard-аас одоо тэрийг өөртөө шингээж авах гэж бодоогүй хүлээгээгүй. Гэтэл нөгөө яг simplicity буюу тийм альва зүйл энгийнээр илэрхийлэгдэж, энгийнээр бичигдэж те, энгийнээр хүн тайлбарлагдах тусмаа тэр нь хүнд илүү наалддаг, шингэдэг, олон хүнд хүрдэг, буцаад эргээгээд ойлгох гээд амар тийм байдаг юм байна л да. Бид нэр тэгэхээр магадгүй миний хувьд ч юм уу эсвэл бид нэр нийгэмд те альва зүйлийг энгийн байх юмыг те айгу complicated илүү хэцүү ойлгоход хэцүү болгоснороо те тэрнээс үл ойлголтоо ч юм уу те эсвэл хүнд хүрэхгүй байдал ч юм уу тийм зүйлүүд айгуух гардаг гэж магадгүй л те эсвэл надад гардаг гэсэн мэт магадгүй те. Тэг Harvard-д очичоод тэгэл гэтээ янз бүрийн карьерийн боломжууд байдаг юм гэдгийг хараад ерөөхдөө бүгднгийнхэн презентацид нь суугаад илүү мэдээлэл авахыг хүссэн л. Одоо ерөөхдөө ингээд аюул олон компаниуд өөрсдөө ирээд презентац тавиад те консалтинг юм байдаг юм байна, банк юм байдаг юм байна те хөрөнгө оруулалтын менежер ажил юм гэл ингээд магадгүй тийм дотор 20-30 төрөлтэй технологийн компанид ажиллаулна. Тэд нар бүгдээрээ Harvard дээр ирээд өөрсдөө ингээд презентацаа тавиад танилцуулдаг, компаниас урдчилдаг гэсэн.
Тэгэхээр ерөнхийдөө ингээд тэрний статистикс байт юм л да. Ажлын одоо пост гардаг ч юм уу тэр нь баг одоо дэлхийн шилдэг мянган компани тэнд дээр орсон л гэх юм байл л да. Ерөөс бүгдээрээ ирдэг ямар ч гэсэн тий. Тэгэхээр тэр компаниудад ингээд хүсээд өөрөө зориод явах юм бол ажиллах боломжтой гэсэн л үгэлтэй тий. Гэхдээ мэдээж бас хаж ухаар нөрсөлтөөтэй тий. Тэгэхээр би болохоор янз бүрийн презентац ингэ сууж байгаа л гэхдээ миний тэр нөгөө яг мөр тэр бол өөрчлөгдөөгүй тий. Олон жилийн одц тэр юм уу би заавал яг Нью-Йоркод хөрөнгө оруулалтын банкны ажиллаад хиймээр байсан. Тэгэд яг тэр чинь яг тэр ажилд орохын тулд бүтэн цагийн ажилд болгож хувирахын тулд зун нь яг эхний бизнес бол эхний жилээ хийчихэд зун нь одоо internship буюу дадлага хийх хэрэгтэй. Тэгээ яг тэнд би яг нөгөө Bank of America Merrill Lynch гэдэг тийм asset-ийн хэмжээгээр тооцох юм бол Америкийн 2 том банкны нэг тийм. Одоо эсвэл брэндээр нь авч үзэх юм бол магадгүй дэлхийн шилдэг 10 брэндийн нэг тийм Bank of America гэдэг. Одоо Америкийн баг юу л аж тэр чинь 3 хүн тутмын нэг нь Bank of America одоо Америкагийн данстач тийм монголоор одоо хаан банк тийм нэг талаасаа. Гэхдээ тэрнийхээ яг нөгөө Merrill Lynch буюу тийм хөрөнгө оруулалтын банк талтай. Тэгэхээр чи хоёр хуваагдсан бол Bank of America нь болохоор арилжааны банк, маш том арилжааны банк. Merrill Lynch нь болохоор маш том одоо хөрөнгө оруулалтын банкны брэнд тийм. Энэ хоёр нэгдсэн нэг Bank of America Merrill Lynch гэсэн нэг тийм толгой компани доор гэсэн үг л дээ. Тэгэхээр яг тэр Merrill Lynch талдаа яг би тэгээ ярилцлага өгч тэнцээд яг манай кампус дээр л ирээд те янз бүрийн ярилцлаганд орж байгаа тэндээс авсан л да. Яг Нью-Йоркийн салбарт нь орохоор ярилцлага өгч тэнцсэн. А тэгээд оронгууд тэгээд дотроо нөгөө тэр чинь янз бүрийн одоо группүүд байгаа шүү дээ те янз бүрийн салбарууд байгаа. Тэгээд тэрийг нь болохоор ерөнхийдөө бол сонгохдоо бас ярилцлаганд ордог. Янз бүрийн группүүдтэй ярилцлаганд орж байгаад тэгээд тэр группээс шийдэн эсвэл бас өөрсдөө шийдээд тэгээд одоо хүний нөөц нь хооронд нь матч болгоод те оруулдаг. Тэгээ тэнд надад угс аюу ойлгомжтой байсан. Яг би merger and acquisition буюу компани хоорондын нэгдлийн тэр группт орохыг хүсэн. Яагаад гэвэл энэ нь Wall Street дээр хамгийн нэр хүндтэй хамгийн одоо мундгууд нь тийш орохыг хүсдэг тийм одоо хүн болгон одоо ормоор байдаг тийм нэг юу байдаг л та. Одоо тэн дээр бол яг яалтчгүй нөгөө тэнд ажилдаг том дарга нар нь одоо монголоор дарах юм одоо партнерууд нь managing director-ууд нь те одоо нэлээд олон Harvard-ийн төгсөгчд байдаг. Тэгээд өөрсдөө ч гэсэн нөгөө Harvard-ийнхаа тэр нөгөө төгсөгчд нь Harvard-ийнхаа оюутнуудаа авах сонирхолтой. Тэгэл яг тэр энэ дээрээс тэ жинхэнэ нөгөө Harvard-ийн хэрэг ашиглаж байгаа тэ орж исэн л доо яг. Тэгээд яг хүссэн яг тэр merger and acquisition гэдэг яг тэр шилдэг багт бол яг орж чадсан. Тэгээд яг тэндээ 1 жил ажиллаад ер нь бол хүлээлтээс бол хамаагүй хэдэн мянга дахин даваа гарсан л та. Ер нь бол нэлээд хэцүү байх болов уу гэж бодож орж байсан. Тэр боцсноос илүү хэцүү байсан. 1 жил яг Нью-Йоркод ажиллахад бол баг Нью-Йорко хотоо тэ үзэж чадхааргүй тийм завгүй ажилласан. Тэгэл хагасууд нь сайн чанга ажиллана. Тэгэл ер нь бол шөнөтэй орой ажиллаа 10-аас тарах юм бол ер нь бол эрт тарж байгаа тооцогдсон шүү дээ. Тэгээ ер нь бол нойр нэг тэ баг шөнийн 1 2-оос ер нь өмнө бол нойр хүрдэхгүй. Ингээд тэгэл ажилласаар бас сурцсан. Тэгэл заримдаа ингээд 10-аас ажиллаас тарангууд чи ингээд хийх юм болтохгүй гэртээ ирчихэд 11 гэж ирчээ одоо юу хийх вэ? Яах вэ гэл хийх юм болтохгүй те. Нэг тиймэрхүү зүйлүүд байдаг лсэн л та. Гэтэ эндээс ерөөхдөө юу сурцсан бэхээр нөгөө